Эрхэм үзэгчдийн хайр амгалан айлтгая. Бид өнөөдөр тоо томшгүй олон үзэл бодлын урсгал болж байна. Энэ дунд нэгэн зүрх бий бол. Ингээд үзэл бодлын зүрхлээр уулзцаа. Эрхэм үзэгчдийн хайр амгалан айлтгая. Үзэл бодлын зүрх нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэж нэг залуу сэтгүүлчтэй би та бүхнийг уулзуулах гэж байна. Энэ бол UB Life сайтын ерөнхий эрхлэгч Балдоржийн шагнат сэтгүүлч. Жамин очрын төгс жаргал. За сайн байна уу? Би сая Америкийн нэгдсэн улсад ажиллаад их олон залуучуудтай уулзаж яваад тэгээд энийгээ ч гэсэн би одоо Монголд ер нь үргэлжлүүлэе гэж бодсон л доо. Тэр тусмаа сэтгүүлчтэй би ерөөсөө нэг цөөхөн ярьдсан байна. Тэр дотор залуу сэтгүүлчтэй баг яриаггүй юм байна. Тэгээ саяхан бас сэтгүүлчтэй нэгдсэн эвлэл хурлаа хийгээд янз бүрийн сэтгэлдээ үлдшиг боллоо. Янз бүрийн сэтгэл нь зөвхөн сэтгүүлчдийн бидний дунд л үлдсэн. Бусдад бол нэг л төрлийн бус байгууллагын бас нэг хурал яасан ч гэнэ үгээл өргөцсөн баг. Энэ хуралд оролцсон уу? оролцоогүй. Яагаад? Ер нь тийм чухал гэж нэг боддгоо шүү. Тэгээд яг хөө тэр хурлын ер нь процессуудыг бол ажиллаж ирсэн дээ. Өмнө нь гинтл одоо нэг 14 оны дотор бол янз янзын болсон. Бүр одоо ерөнхийлөгчийн сонгуул шиг л дуйлантай болж ах шиг байсан. Тэгээд тэр процесс нь ч гэсэн надад таалагдаагүй. Тэгээд угаасаа яг одоо миний ажилд ч юм уу одоо манай байгууллагын ажилд залуу сэтгүүлчдэд хэр өгөөчтэй байх эсхинч мэдхгүй. Тэгээд тийм бас байна гэж нэг бодохгүй байна. Тийм болохоор ер нь бол нэг оролцох хэмжээний ач холбогдол өгөөгүй. Ингээд хажуугаас нь би бас оролцоогүй. Харж хахад сэтгүүлч гэж хийм бэ өнөөдөр гэдэг бодол надад асуулт төрөөд байсан л да. Сэтгүүлч гэж зүгээр одоо тэгэл ажиллаа хийж яваал юм шүү. Барилгачтай адилхан одоо дэлгүүрийн худалдагч, одоо хогийн цэвэрлэгч, эрдэмтэн эмчтэй адилхан энэ л яг мэрэгжил бүгд одоо өөрсдийнхөө хийж чаддаг, мэддэг ажил мэргэжлийнхаа үүргийнхаа дагуу улс эх орныхоо нэг эдис болоод явж байгаа. Хин нэг нь илүү чухал эсвэл хин нэг нь илүү бага үүрэгтэй гэж би боддоггүй. Тийм болохоор бол ерөнхийдөө одоо сэтгүүлч гэдэг бол ийм тийм гэсэн уянгийн одоо халихтай үг би нэг хэлхийг хүсэхгүй байна. Энэ бол зүгээр ажиллаа хийж явах ёстой. Тийм л гэж боддог шүү дээ. Би бол жоохон сэтгэлээр унаад байгаа байхгүй юу? Сэтгүүл зүйн өнөөдөр байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өнөөдрийн байдлыг тодорхойлоо гэж надаас хүн хэлэх юм бол нэгдүгээрт нь мөнгөгүй байдал. За би байдал гэдгээр нь тодорхойлох гэдэг шүү. Мөнгөгүй байдал, дарамттай байдал, худалдагдсан байдал гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Би бас хатуу хэлээд байна уу? Яг хоо шалтгаан юмуд мөн бахал та. Мөн байх ч биш ерөнхийдөө мөн. Гэхдээ одоо жишээ нь би бол одоо буцаал нөгөө яг одоо өөрийнхөө эргэн тойронд байдаг, өөрийнхөө одоо уншдаг, үнэлдэг, асуул ажил хэргийг мэддэг одоо залуу редакц, залуу сэтгүүлчийнхаа одоо хүрээгээр ингээ харах юм бол одоо жишээ нь бид нар ингээ ямар ч намтай гэрээ байгуулаагүй ч юм уу одоо ямар нэгэн тийм энэ улс төрчийг ингэсэн мэдээ ав тийм дарамт ирж ийсэнгүү. Тийм одоо мөнгө төгрөг төлөе гэсэн юм ирж ийсэнгүү. Гэхдээ бид нар ингээ дампуурсангүй. Бид нар ингээ бизнесийнхаа утгаар ажиллаж байна. Тэгээ болж байна. Нэг хүчрэгөө одоо бид нар хэдэн 100 саяар нь олоогүй ч гэсэн ямар ч байсан би одоо манайх бол нэг 10 хэдэн хүнээ залхамжуулаад болоод тунд авгүй явж байгаа гэж бол боддог. Тийм болохоор бол яг надад өөрт тийм дарамт ирдэггүй. Тийм болохоор одоо бид нар бол нэг 3 жил ажилласан редакцид ийм байгаа хувьд бол бас боломжтой гэж хардаг. Одоо улс төргөө ч юм уу те. Эсвэл заавал ингээд эднэрт ингээд худалдагдахгүй. Бас мөнгөгүй байгаа гэдэг чинь бас нэг цаана шалтгаантай гэж би боддог. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эн чинь бас хэвлэл мэдээллийн бизнес шүү дээ. Бизнес. Тийм бизнесийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулаад амжилттай байгаа редакцууд бас байна. Сүүл ялангуяа сүүлд гарч ирсэн маш олон амжилттай редакцууд, телевизүүд, сайтууд байгаа тийм болохоор бол энэ нэг нийгмийн зүгээс одоо авчираад эсвэл улс төр ингээд нийгмийн зүгээс дарамтлаад угаасаа ингээ мөнгөгүй байгаад байх хувь тавилантай тийм зах зээл гэж би бол харддаггүй. Тийм. Тэгээд тийм болохоор аль талаасаа бол би боломжтой гэж хардаг. Нөгөө талыг бол жоохон ер нь бол би шалтгаан л гэж боддог яг үнэндээ бол. Тийм. Яагаад гэвэл захиалагчтай байгаад захиалагчийн мөнгийг нь аваад тэрийг нь хийж яхах нь нэгдүгürt амар байна л та. Миний ойлгодоггүй одоо сонин ойлгодоггүй сэтгүүл, ойлгодоггүй сайтууд байдаг. Бид нар болохоор ингээд ихэнх мэдээг нь харах юм бол ингээд
За ингээд намтай холбоотой, нам иргэнтэй одоо эрх мэдэлтэй холбоотой тийм мэдээллүүд ингээд байдаг. Өөр одоо уншигчид хэрэгтэй тийм мэдээлэл юусаа байдаггүй. Өөр баннер байдаггүй. Өөр одоо ямар нэгэн байдлаар одоо бизнесийн зарцуулалтаа авч байгаа юм байдаггүй. Тэгсэн хэрнээ одоо ингээд 5 6 жил ингээд ажилласан. Тийм эрт би зөндөө олныг харж ирсэн. Тэгээд одоо бол ингээд би нээж харах тоолондоо гайхаад байдаг. Яаж ингээд одоо л яваад байна гэд. Тэгээд эн чинь болохоор ингээд мөнгөний өгдөг хүмүүс байна. Мөнгөний өгсөн хүмүүстэй уншигддаг. Одоо зориулж мэдээг нь хийдэг юу байна. Энэ бол ингээд нэг 100 хүний хооронд магадгүй за нэг эрх мэдлийн ханаас нь хөөцөлдөж байгаа ч юм уу нэг 200 хүнд зориулсан сайт сонин сэтгүүлүүд одоо болтол ингээд ажиллаж байгаа. Энэ бол ерөнхийдөө надад маш их тааварлашгүй, маш их гайхал төрүүлдэг зүйл л дээ. Гэхдээ энд нэг юм байгаа байхгүй. За одоо чи ихтер ингээд ярилцсан. Залуучууд тэргөө одоо нөгөө сонгогчд чинь залуучууд төрж орж ирээ, залуучууд илүү гарч ирнэ. Тэдний тоо олонх нь болно. Тэгээд ингэнгүүт үшээ тэр UB Life гэдэг чинь гайгүй залуучууд их уншдаг юм байна лээ гэд. Чамаар нэг тийм өөрийнхөө одоо тань руу нүүж унш гэдэг юм уу те тэрэн шиг нэг тийм гоё эсэ хөрөг хийлэх хүн захиалга өгнө. Их мөнгө хэлнэ. Яах вэ? Мэдгүй одоо тэгээд ямар хуу юу байгаа вэ гэдгээс нь шалтгаална шүү дээ. Ер нь бол тий. Одоо жишээ нь ингээд за энэ бол одоо жишээ нь одоо хүний хөрөг бичих одоо нийтлэл бичих бол миний ажил тий. Тэгээд би ийм талаараа одоо юм бичүүлэх хүсэлтэй байна гэвэл окей болно. Тэр бол миний ёс суртахуунд нийцчихвэл би ажиллаа хийн. Энэ чинь миний ажил. Ёс суртахуунд нийцэхгүй бол би хийхгүй. Ийм л ер нь хоёр шалгуур тавина. Тий. Одоо жишээ нь ингээд энэ би 25 гээд номоо гаргасан байгаа. Нэг хүн над дээр би одоо ном гаргах одоо юутай байгаа, төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ хоёулаа хамтарч ажиллая гэсэн санал тавьсан байгаа. Энэ бол гэхдээ бизнесийн хүн л дээ. Тэгээд энэ хүний одоо шинэ номоо бичүүлэх хоёрын хоорондоо ярьсан зүйл тэр хүний номороо дамжуулж өгч байгаа мессеж ч юм уу те. Тэр нь одоо надад ингэ болсон учраас би бол энэ саналыг хүлэмжшөөрөд аваад хийх гэж байгаа. Гэх мэтчлээ. За наа дотор чинь одоо ёстой үлгэж аваад асуух асуулт гарч байгаа байхгүй. Миний ёс суртахууны хэм хэмжүүрт багтвал таарч байвал гэж штэ. Тэгэхээр олон түмэнд өөрийнхөө бодлыг тулгаж те одоо өсөөгөө чи үтер айлын гэрт ороод яриа сууж штэ. Ингэж байгаагаараа сэтгүүлч давуу талтай байхгүй юу. Тэгэхээр тэр дунд тэр ёс суртахууны хэм хэмжээг барих. Тэрнээсээ давчихгүй байх гэдэг нэг тийм тэр одоо юу юм бэ? Маш торгон мэдрэмж юм шиг байгаа юм. Энэ мэдрэмжийг авч явах. Сэтгүүлч яг өөрийнхөө ёс суртахууны хэм хэмжүүр тэр хэм хэмжээ хязгаарын хэм хэмжээндээ байх гэдэг юм чиний хувьд юу юм бэ? Энэ бол миний хувьд одоо хамгийн чухал юм. Яагаад гэвэл одоо сэтгүүлч мэрэгчлэр би бол одоо хүн хөтлөө ажиллана. Энэ бол одоо надад дахиад цаана 50 жил байна. Ямар ч үс идэвхтэй ажиллах. Тэрнээс цаашаа шиж магадгүй те. 50 жил яг би одоо сэтгүүлтэй одоо энэ салбарт энэ бас миний хайртай дуртай юм те. Энд ажиллахын хувьд бол би илүү урт удаан л баймаар байна шүү дээ. Тийм болохоор ерөнхийдөө нэгдүгээрт яг одоо болох бүтггүй юм хийхгүй те. Нэг удаа хийлээ гэхэд би дараагийнхаа 50 жилийг боловчруулъя гэдэг. Одоо би өөр юу хийх вэ те. Одоо нэгэнт нэр нүрээ алдсан байлаа гэвэл ч юм уу те. Нөгөөтэйгөр болохоор энэ бол миний уншсан одоо зүйлсээс надад орж ирсэн юм гэж би боддог. Би оюутан байхасаа эхлээд барууны хэвлэлүүдийг нэлээх уншдаг байсан. Яг Америкийн 7 хоног би сэтгүүлд их нэг хэсэгт орлсон. Тэгээд Америкийн 7 хоногийн их гурвал гэдээ ярьдаг Times сэтгүүл, Newsweek сэтгүүл, Нью-Йоркер гэдэг энэ гурыг уншдаг байсан. Тэгээд уншиж байхад л аянда намайг тэр энэ гурван сэтгүүл баг хүмүүжүүлсэн байхгүй юу? Нийтлэн бүгдийг ингээд уншиж 7 хоног болго ингээд би чадхаараа олж аваад манай редактор захиалдаг байсан л та. Тэгэл би сэтгүүл яасан бай гэж гүйжчихэл ингээд аягүй дуурлж уншдаг байсан. Тэгэл тэр тэдэн дээр гарсан нийтлүүдийг үгсгийг уншиж байхад одоо болсон үйл явдлын би зурагтаар юм уу интернетээр ингээд харчин те. За тэгвэл Newsweek-ийг яаж утсан байна? Time яаж утсан байна? New-Yorker яаж утсан байна гингүүт манайхан байсан бол одоо ингээд дэлхийн чиний асуудал болгоод энэ нь нүхээсээ тэр нь ингээсээ шууд бүгдийг ингээд яах нь барыг заагаад өчтдөг шүү дээ. Тэ? Шууд одоо сэтгүүлчин ч юм уу магадгүй. Тийм ч бид нар олон мэдэн шүү дээ. Гингүүт ингээд тийм том үйл явдлуудыг маш бараг ингээд эхний ээлж надад дараахан санагддаг байсан. Яагаад ингээд энэ ч одоо ийм том редакцтэй ингээд бүгдийг ингээд загнаал хийчих болтгоо мó гэл бараг энэний шийдчих болтгоо мó хаа юм боддог байсан. Тэр үгүй байсан. Энэ бол
тухайн байгууллагын ёс зүй байсан мэдээлэлтэй хандах те хүнд үзэл бодлын шууд тулгдахгүй байдал маш надад их таалагддаг байсан. Би тэг өөрийнхөө нийтлэл сурвалжлах дээр одоо ингэх ёстой, ийм байх ёстой гэж би юу хийж бичиж байгаагүй. Ийм байдгийн байна. Энэ тоо ийм хэлж байна. Тэгээ ийм тоо гарсан энэ бол одоо утга учир нь бол ийм юм байна гэд одоо уншиж байгаа хүнд бол би нэгдүгээр мэдээллүүдээ өгөх, хоёрдугаарт яг би өөрөө үзсэн эсвэл харсан юмныхаа уур амьсгалыг өгөх гэж хичээдэг. Энэ хоёр дээр илүү хичээдэг. Тэрнээс биш ингээд үзэл бодлоо тулгах эсвэл ийм байх ёстой гэдэг зүйлсээс бол ерөнхийдөө одоо хэрнэ зайлсхийж явдаг. Энэ ч гэсэн ерөнхийдөө бол зөв хэрэгтэй зүйл болов. Тэр уншигч энийг мэдээллийг аваад, уур амьсгалыг аваад ер нь иймэрх юм болсон юм байна гэчээд тэр хүн одоо шийдвэр гаргана. Тэр хүн дүгнэлт хийх хэрэг одоо боломжийн өгөөл тэгэл орхих бол миний тэгэл миний ажил ерөнхийдөө тэр цэгээс ингээд дуусч байгаа гэсэн үг. Тэгээд бас нөгөө нэг хуурай мэдээ ч юм уу те бас тэр яг үндэ тийм сонирхолтой байдаггүй. Тийм болохоор надад яг таалагддаг төрөл бол сурвалжлага байсан. Тийм болохоор ерөнхийдөө мэдээний хүн юм биш юм байна. Тийм сурвалжлаганд би илүү их дуртай. Редакцид хүмүүжсэн хүнэлтэд өөрөө бол яг манайх би сэтгүүлч болно гэж бодож байгаад нэг юу хэлэхэд нөгөө тэнцээг байхгүй. За. Уг нь би 10 жилээ төгсөөд сэтгүүлч болно угаасаа шийдсэн байсан. Тэгээд оноо маань ч гэсэн гайгүй байсан. Монгол Улсын их сургуулийн сэтгүүлч ингээд оноогоо өгсөн. Тэгээд тэрэн дээр нэмэх нь ур чадварын шалгалт гэж авдаг байхгүй. Тэгээд ур чадварын шалгалтын дээр нь эсээ бичих байсан. Тэгээд би эсээгээ бичиж өгчөөд ер нь орцсон байсан байхгүй дээр ингээд одоо сэтгэл зүрхээрээ бол за болчлаа юм гэж бодсон чинь би тэнцээгүүгээр бол баруун хамгийн сүүлийн байранд орсон байхгүй. Шалгалт өгсөн. За. Тэгээд би чинь тийм юм төлөвлөөгүй төсөөлөөгүй байсан хүн болохоор тэгээд шоконд ороод өөр би ямар ч сургууль ямар ч ангид өгөөгүй байсан баг. Тэгээд Бачаргал багштай уулзаад ийм юм боллоо гэж тэнгисэн манай одоо Мойсын Монгол хэлний соёлын сургууль маань ийм анги байгаа чи ийшээ ороод иргээд тэгээд тийшээ орж исэн. Тийм учиртай байгаа. Тэнгүүтлээ яг сэтгүүлч манайх бол сэтгүүл зүйн хичээл бага үздэг болохоор 4-р курсээс сэтгүүл зүйн дадлага хийх хуваартай байсан. Тэнгүүт нь би тэрийг хүлээж чадаагүй. Тэгээд 1-р курсээ төгсөөд цэнтж багшаагаа гуйж агаад намайг ингээд таны газар би одоо 3 сар одоо хийх юм алгаа зуны 3 сар. Тэгээ би редакцид ингээд байж үзмээр байна гэд. Тэгээд өнөөдөр санал руу очиж дадлага хийжсэн. Азар тэгээд тэнд гайхалтай хамт олон намайг одоо угтаж хүлээж аваад тэгээд дадлагын хугацаа маань дууссан ч гэсэн чи хичээлийнхаа хажуугаар үргэлжиж ажиллах боломжтой юу гэдэг санал тавьсан. Тэгэл ер нь би 4 жил тэгээд редакцид сурч одоо хүмүүжсэн юм шүү дээ. Бал эрхчлэгчийн дараа юу? Дараа. Бал эрхлэгч бол ер нь тэгэл тэнд орсон хойноос илүү их мэдэж эхэлсэн шүү дээ. Тэн чивтэр нэг төстэй юм байгаа байхгүй юу? Хэдийгээр шал өөр үе сэтгүүлчихсэн. Чи бол бал эрхлэгч байхгүй ч гэсэн тэр бал эрхлэгчийн школоор явсан. Би хамт ажиллаж исэн хүн байхгүй. Тий. Үзэгч, уншигч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг одоо хэрэглэгчтэй өнөөдөр ямар болцсон бэ? Би бол тэрийг яг нийтээр нь ингэж одоо авч үзээд тэгээд нийтээр нь бас ярмаар байна. Ягаад гэвэл хүн өөрийнхөө ерөнхийдөө хэрэгтэй юм одоо авна штэ. Хэрэгтэй мэдээлэл авна штэ. Одоо жишээ нь би дэлгүүрт ороод за ерөнхийд нь одоо ингээд би юмнуудаа авчаа гэдэг одоо нэг өөртөө хамаагүй юмнууд тодлож авахгүй штэ. Тэрнтэй адилхан тэгээд улс төрийн одоо үнэхээр тэр хүний амьдралт юм уу эсвэл сонирхолт нь одоо улс төр сонирхдаг хүмүүс байдаг ш. Тэрэн нь улс төрийн мэдээллийг авч яхад улс төрийн үнэхээр дургу ойлгодгүй зүгээр ингээд гоё бичигдсэн эсэ, сайхан ярилцлага, хүний гоё түүхүүд унших дуртай хүмүүс байдаг. Тэд нар маань өөр унших юм ингээ олж аваад уншиж чинь хүн өөрөөхөө л одоо шүүлтүрээр өөрийнхөө сонирхлоор уншин. Тийм болохоор бол ерөнхийд нь авч үзэх ямар ч боломжгүй. Тэгээд тэр болгонд нь тохирсон зүйлсүүд байдаг байх гэж би бас бодож байгаа. Яг хуу нэг юм нь болохоор нэг ижилхэн мөртлөө олон тооны хэвлэмжлэлийн хэрэгслүүд маш их байна уу таа л гэж ерөнхийдөө хардаг. Одоо нэг мэдээгээ бүгдээрээ копи хийж тавьдаг гэдэг шүү дээ. Тэрнтэй л ерөнхийдөө адилхан. Одоо уг нь бүгдээрээ төрөлжөөд явбал их сайн шүү дээ. Одоо уншигч үзэгчтэй ч гэсэн сайн. Тэгээд зах зээлтэй ч гэсэн сайн. Ягаад гэвэл одоо бол нөгөө контентын ирэн гэж байгаа шүү дээ. Нэг
нэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг насан туршдаа үзэхээс илүү 13 төрлийн контент дуртай сонирхолтой зүйлсүүдээ тэр нь ойртцсан гол нь одоо нийгмийн сүлжээний гавьяагаар Би ерөөсөө ёстой гэж бичих дурггүй. Би зүгээр өөрийнхөө бодлыг л баримтын дэлгээ тавьдаг гэж шүү дээ. Тэгвэл нас тоо биш, ер нь юу ч биш гэдэг нийтлэл үе. Би тэрийг тухайн үед бодож байсан. За энэ бол маш том мессежтэй, одоо маш том санаатай юу залуухан хүн ингээд өөрөөхөөрөө бичээд те. Тэгэхээр сэтгүүлч яах хэвтэй? Нийгмийн үзэл бодол, нийгмийн олон нийтийн санаа бодлыг нөлөөлөх хэвтэй мó эсвэл зүгээр ийм вариант байна. Ийм бас нэг өөр бодол байна гэд хаяад орхих хэвтэй мó. Эсвэл одоо зарим сэтгүүлчтэй ярьж байгаа шиг ерөөсөө тэр үзэл бодолд нөлөөлж идэг тийм юм уу? Ер нь бол за одоо үзэл бодол нөлөөлнө гэдэг бол би бол гэмт хэрэг гэж боддгоо. Тэрийг бол зүгээр ингээд янз бүрийн одоо сэтгүүл одоо бүх мэдээллүүдийн л өгөх нь одоо бидний үүрэг үсттэй. Ер нь бол янз бүрийн одоо сурвалжлагаар байна уу, ярилцлагаар байна уу, тодруулга аваад байна уу, мэдээ бичээд байна уу, нийтлэл бичээд байна уу те. За ийм энэс болоод ийм асуудал ингээд үүсээд яваад ийм ингээд процесс болсон байх шүү. Уг нь шийдэх арга нь энэ юм байна. Тэ? Одоогоор манай төр засаг ийм юм хийж байгаа юм байна. Ингээд орхино. Тэнгүүтээ за хэнийг үзэн ядах юм. Эсвэл хинтэн талархахыг уншигчд нь үлдээх хэрэгтэй ч тэ. Тэгээ одоо бүх ингээд процесс ингээд дэлгэцэн байхад уншиж байгаа хүн ажил аль чатанда гацсныг мэдэн шүү дээ. Тэгэхээр бүх мэдээлэл өгсөн бол ерөнхийд энэ бол ингээд ийм байх ёстой. Тэрнээс биш ингээд за одоо тэр сайд яг одоо намайг харж байхад миний нүдэн дээр огцроотах гэж сэтгүүлч хүн бичнэ гэдэг бол яг хуу ганц хоёр жишээн дээр зүв байж магадгүй зүгээр одоо биш ингээд тэр бол ингээд нэг ситуацаасаа болоод. Гэхдээ энэ бол 98% алдах юм. 99% алдах юм. Тэгэхээр энэ бол эрсдэлтэй гэсэн үг шүү дээ. Сэтгүүлч хүн тийм эрх мэдэлтэйгээ бодчих юм бол дурын хүн дээр очиад өстой жинхэнэ ингээд за одоо чи бол гээл камертайгаа очицсан. Би одоо миний үзэл бодол юм байна. Одоо манай уншигч үзэгчд бол миний үзэл бодлыг дагдаг юм аа. Тэгээ ингээд та одоо болоотах ингээд яваад байвал эн чинь бол аимшигын хэрэг болно ш. Тийм болохоор бол би үзэл бодлоо тулах ёстой гэдэг дээр бол ер нь хизээд санал нийлдэггүй. Тийм байгаа. Түрүүний таны ярьсан нас бол тоо биш ер нь юу ч биш гэдэг нийтлэлийг бичих надад яг мотивац болсон юм аа юу вэ гэх юм бол одоо ингээд бид нар гадны телевиз зөндөө хардаг штэ. Америк болон Оросын телевизийг харахад ингээд комментатор гэдэг байгаа хүмүүс нь дандаа яг ингээд тас тогтсон. Тэр хэрээрээ ихтгэл өмчлөлтэй. Тэр хэрээрээ мэдээлэлээ одоо боловсруулж гаргаж байгаа үг нь хүртэл ингээд үнцэнтэй. Тийм хүмүүс дандаа зургатаар гардаг. Хэзээч бид нар одоо ABC, NBC эсвэл Оросын одоо Орт нэг ярьч юм уу те. 20 эдтэй одоо манайх шиг 22 настай охин ингээд ийм ингэдэг юм аа тийм байгаад байна гэж ярьж байгаа юм. Та үзээгүй үсттэй ер нь шин те. Тий. Тэгээд юу нэ нийтлүүдийн хувьд одоо би нэг тэр 3 сэтгүүлийн тухай ярьж байсан шүү дээ. Тэгээд тэр чинь ингээд дурлаж хайрлаад бүх яаж явт ингээд бүх юм хайж үзэн шүү дээ. Тэнгүүтлээ ингээд нэг нийтлэл бичсэн хүмүүсийн нэрийг ингээд хайгаал энэ хүн юу хийд ингээд тэнгүүт дандаа 50 эдтэй 60 эдтэй 70 хүрч байгаа тийм хүмүүс гол бүх нурууг нь ингээд аваад хийж байна. Энэ бол өстой жинхэнэ зөв процесс гэж боддог. Гингүүт одоо та редакцуудаа бодцоо. Одоо бүх редакцыг та хар. Бүх байгууллагуудыг хадана залуу болцсон. Гэтэ энэ бол буруу юм биш л те. Энэ бол одоо ингээд ийм болчихсон. Гингүүт одоо бид нар ингээд туршлагатай, маш их туршлагатай амьдрал үтцсэн. Тухайн салбараа одоо бүр ингээд муухан сайд дарганараас илүү ингээд мэддэг болсон. Тийм хүмүүсийг 60 эдтэд нь ингээд за та зүтгтэй гарах гэд гаргадаг болсон. 60 эд чинь залуу нас бидтэй ер нь бол одоо ингээд чинь би бол өөрийгөө бол ингээд 75 маа хүртэл аюу итгэвтэй ажиллана гэж боддог шүү дээ. 75-аас хойш бол зүгээр ингээд одоо яд чинь хэрэг одоо байх юм бол гэдэгчлээ. Тэгээд бас ингээд манай нийгэм ч юм уу эргэн тойронд ингээд 60 эдтэй хүмүүсээ шууд хөгшин гэдэг тийм мессежүүдийг ингээд өгсөөр байгаа. Тэр хүн өөрөө тэрнтэйгээ ингээд баг эвлэрээд за би ер нь буух хэрэгтэй байна гэд ингээд гартал нь ингэж тэгтгийм болов гэж би хардаг. Тэнгүүд монголчууд цөөхөн хамтаа л гэдэг үстэй тий. Одоо 3 саялахна гэж хэлдэг. Тэнгүүд ягаад одоо ингээд 60 настай хүмүүс 72 хүртэл одоо итгэвтэй ингээд тухайн хийж байгаа маа хийж болтгоо. Маш жинхэнэ одоо баг за тэтгэврийн наз ингээд 60 наснаас цалингийн нэмээд тий. Тийм үстэй. Тэр хүн чинь одоо ингээд бар шижир алт болсон байгаа шүү дээ. Одоо тухайн мэрэгжил тухайн эдийн засгийн юм дээрээ тий. Цагийн жоохон уян хатан болгоод тий. Тэгээд яг үн цэнтэйгээр тэр хүнийг ингээ ашиглах юм бол тухайн байгууллагт бол одоо амар хэрэгтэй юм болно үстэй. Танай редакцийн хангой байх юм байна уу? Тийм байх аа гэж боддоо шүү дээ. Тэгээд би миний дахин чамайг асуугаад байгаа юм. Тэгээд чи энийг ингэж бодож, ингэж нийтлэлээ тавьж
Нэрээ тийм юм уу гэд ямар нэгэн байдлаар бодлого шийдвэрт нөлөөдөг хүмүүст эн чинь хүрсэн болов чи тэрийг сонирхсон уу? Тэрийг сонирхоогүй яагаад гэвэл энэ бол яг нөлөөллийн шийдвэрлэе гэж яг тийм амар зорилготойгоор бас бичигдсэн яг том хэмжээний бүтээлэр хийсэн байгаагүй. Ер нь бол таны нөгөө та надад нөлөөлөх ёстой юу гэж олон дахин асуугаад байдаг. Энэ дээр бол надад зарим зүйлс бол процесс нь надад ерөөсөд таалагддаггүй. Ямар нэгэн одоо дарга зэрэг солигдох эсвэл ямар нэгэн ингээд хэн нэгний их ашигтай холбоотой зүйлс гарлаа гэхэд шууд хувь хүмүүс рүү дараал за энэ бол ингээд ийм их нэртэй энэ бол урд өмнө ингэжсэн ийм зүйлс мэдээллүүдийг бүгдийг тараадаг. Энэ хүн яг юу хийх гээд байгаа гэдгийг хизээч хүн анхаарахаас бараг анхаарах боломжгүй болтол ингээд тийм мэдээллүүдийг өгдөг. Энэ бол ингээд таны хэлэх гээд байгаа нөлөөллийн одоо ажлын нэг процесс Монголд яаж авдаг вэ гэдгийг та мэднэ шүү дээ. Энэ процесс бол надад таалагддаггүй. Танаас жишээ нь асуу заяа. Одоо Батболго ерөнхийлөгчийн одоо тэгээд инх болт нэр дэвшигч Ганбаатар нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг та санаж байна уу? Гол хамгийн гол юм юу байсан бэ? Би өөртөө санахгүй. Ер нь одоо ерөнхийлөгчийн сонгуулиуд одоо баг Монголд байхад дэлхийд багтахааргүй л том дулаан одоо аимшигтай юм болсон шүү дээ тий. Тэгэл энэ одоо өнгөрөөд баг жилч болоогүй байна. Жилч болоогүй хаад бид нэр одоо бүх юуг нь санахгүй шүү дээ. Тий. Тэгээд ингүүт бодлого мөрийн хөтөлбөрийн анзаарах сөхөөгүйгээр бусад бүх юу асуудал болж та мэдчихэж хин одоо хятадын хин хожаа хинийх нь ихнэр нь хайд шүү ч юм уу нэг тиймэрхүү зүйлсэд бид нарыг одоо ингээд анхаарал төвлөрүүлээд үлдээч гисэн. Тий. Тэгээд энэ иймэрхүү л юм одоо зүйлсүүд Монгол улсад ингээд яваад идэг. Харин тийм тэр дунд нь тэрийг тэгээ санаатаагаар хийгээд идэг те. Тэгээд тэгэхээр л би чамтай марах гэдэг байгаа. Тэгэхээр л хүмүүс ялгана гэж орхиж болохгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ийм сурталчилгаа явуулж болохгүй шүү дээ. Эн чинь ингэхгүй шүү дээ гэд ядаж сонгуулийн үеэр явуулах зүг чиг рүү одоо эн чинь бол юу байхгүй да. Бидний нөлөөлөхөөсөө биш эн чинь зүгээр процессын өөр газрууд дээр алдаа гарсан учраас иймэрхүү зүйлс бий болж байгаа гэж бодож байгаа. Айл газар. Одоо жишээ нь ингээд за сонгуулийн үеэр зөндөө тийм юм явсан. Хэвд мэдээллийн хэлтүүдээр гарсан. Манайх бол чинь тэрийг тавиагүй. Манай уншигчд бол ийм юмтай тэгвэл хотголтаагүй. Бид нар юу хийсэн бэ гэх юм бол одоо манай архивт ч байж байгаа. За бид нар бол залуу хүмүүс зориулсан сайт гэж өөрсдөө ингээд тодорхойлж явж байгаа. За энэ холтын мөрийн хөтөлбөрөөс залуу хүмүүст ингээд зориулсан хэсэг нь ийм байна. Одоо ингээд 15 юу байна. Батболго ерөнхийлөгчийн одоо боловсрын салбарт хийн гэсэн чухал асуудлууд нь энэ юм байна. Ганбаатар ерөнхийлөгчийн одоо эрүүл мэндийн салбарт хийн гэсэн нэр дэвшигч ингэж бүгдийг ерөнхийлж нэр дэвшигч ингээд мөрийн хөтөлбөрт нь байгаа одоо онцлог зүйлс нь энэ байна. Бид нар иймэрхүү мэдээллүүдийг түгээж ирсэн. Тийм учраас одоо шинэ манайхаа яг тухайн одоо үед ажиллаж исэн залуучууд бол одоо шинэ мэдээлэлтэй байгаа гэж бодож байна. Тэгээд бид нар бол өөр зүйлс анхаарал сарнаагүй байх гэж бодож байна. Жишээ нь энэ манайх бол одоо энэ дээр бол яг цэвэр сэтгүүл зүйн байгууллага хэв мэдээллийн байгууллагынхаа манайх жижигхэн редакцлалтай. Гэхдээ бид нар бол яс зүйтэй яг одоо хэв мэдээллийн байгууллага сонгуулийн үеэр яаж ажиллах ёстой вэ гэдэг тэр зочмоор ажилласан. Бүх хэв мэдээллийн байгууллага ингэж ажилласан бол юм арай өөр байхаас юм бах гэж би бодож байна. Яг тэгвэл дийлэнх нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь сонгуул гэдэг бол угаасаа энэ бол 4 жил нэг удаа тохиолддог мөнгө олох боломжоо гэж шаад эмзэглээд байгаа маань тэрэлтэй. Тийм гэхдээ ер нь бол тэгээд энийг бол одоо шинэ яана гэж зөндөө хэлж болно. Одоо биенийхээ тухай муухай зүйлсүүдийг хэлж болно. Гэхдээ энэ нэг бол одоо юу ингэж хэллээ гэдээ өөрчлөгдөх нь би юу бол гэж бодож байна. Тийм болохоор ингээд та байгаа цаг хугацааны асуудал гэх гээд байна уу? Одоо тийм шинэ энийг та ер нь яаж шийдвэрлэх гээд байгаа юм? Ер нь бол би бол жишээ нь ингээд байгаа газараа өөрсдөө үлгэрлээд л одоо өөрийнхөө шинэ галтгоог одоо манай UB Life-ийн галтгоо айгу цэвэр тунгалаг байвал миний хийж чадж байгаа одоо сэтгүүлүүд өгч байгаа зүйл гэж хэлж болно шүү дээ. Одоо манай редакц ёс зүйтэй ажиллаж байвал тэгээд болоо. Би энээс цаашаа тэмцээд одоо бүх Монголыг бүх дэлхийн сэтгүүл зүйг би одоо өөрчлөн гэж явах надад нэгдүгээр сонирхол алга. Хоёрдугаар бас үр дүнтэй хэсгийг мэдэхгүй байна. Тийм болохоор бол энэ дэр чи өтөрөө ялгаа байгаа байхгүй юу? Ягаад гэвэл чи бол яг өөрөө аягүй их ажилтай хийх ёстой юм хийгээд ингээд явж байгаа чинь энэ нөгөө залуу хүний байр суурь ингээд байгаа. Би болохоор яаж юм гэхээр энийг нэг ярих хэрэгтэй. Галтхон дотроо. Нилэн хийдэ. Тал талаасаа цуглаад нэрээгээд ингээд ярих ёстой гэд энийг нэг ярилцахгүй бол болохгүй гэж би бодод байгаа байхгүй юу. Бүр асуудал болгоод одоо миний үеийн ч юм уу мань мэдсэн ч юм уу те ингээд одоо ингэж яа гэж ярихгүй бол цаг хугацаа надад очихор болохгүй байна.
Энэ дэндүү удаа үргэлжлэх гээд ягаад гэвэл 4 жилээр мөнгө олдог сэтгүүлчтэй улам бүр ягаад ингэж яах гээд байна гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр би магадгүй тэр нөө Жак Магийн юмыг уншсан байж магадгүй. Та 50 стейшнаас гарсан бол дараа үедээ сургах юм бодоо гэдэг те. Тэрийг би уншсан болохоор тэгээд ээж магадгүй. Одоо чинь нэг сэтгүүлчдийн нэгдсэн эвлийн хуралд хоёлаа дөнгөж төрүүлээд ярьсан юм баа штэ. Яг уу чинь энэ дээр яг энэ асуудлууд яригдсан болов уу гэдгийг би бол яригдаагүй гэж бодоод яригдахгүй тэгээд гэж бодоод чинь очиагүй тийм болохоор надад очих хэрэг байхгүй гэсэн байхгүй. Тэрээс ингээ хин сонгогдоод яана уу надад хамаатай биш те гих мэтчлэнгээр. Тийм болохоор бас ингээд хин нэгэн хүмүүс ярингуутлаа одоо хувь хүний өөрчлөлт чаналхыг би өөрчилж чадна гэж бодохгүй. Зүгээр надад байгаа нэг итгэл одоо гэх юм бол энэ юм үзэж байгаа уншиж байгаа хүмүүс үнэхээр өөр болсон. Энэ бол үнэхээр өөр болсон. Тэгээд энэ бол ингээд цаашдаа өөр болсоор байгаа. Олон жил ингэж амьдрах ерөнхийдөө бол боломжгүй. Тэгээд энэ бол өөр газруудын үзэж туулсан юм баг гэж бодож байна. Зөвхөн ингээд Монголд үсчихэд байгаа бас юм гэж бодохгүй. Магадгүй тэдний нэгнийх нь 50, нэгнийх нь 100 жилийн өмнө үзэж туулсан юм баг. Би бас зөвхөн одоо Монгол юм байна гэж хараагаад авах тийм дуртай бас биш байдаг. Тэгээд энэ бас процессийнхаа дагуу юм явж байгаа гэж боддог. Тэгтээ Кирилл Гегетэ надад одоо миний өөрөө итгэж найддаг юм бол одоо уншиж байгаа хүмүүс бол өөр болсон. Иймэрхүү зүйлс бол ерөнхийдөө нэг олон жил хууртаад те энэ хүмүүсийн үгээр одоо тархитлагаа эргүүлүүлээд байж байгаа тийм мангар хүмүүс биш болсон. Яагаад гэвэл эдгээр бол маш их сурвалжаас мэдээлэл авч байна. Хүн төрөлхтний одоо оюуны ухаан мэдлэг, мэдээлэл түүхийн бүх одоо огшин бүх айсав бүгд интернетэд байна. Бүгд эндээс үзэж судалж байна. Би мэдээллийг одоо хүсвэл би 200 сувгаас мэдээлэл авч болж байна. Одоо энэ сувгийг надад таалагдахгүй гэвэл надад цаана их 1000 сувг байна. Тэгэл би дургүй юм хүн үзээд авахыг хүсэхгүй шүү дээ. Тэгээд нэг сэжиг төрцөө юм үзээд авахыг хүсэхгүй шүү дээ. Тийм учраас энэ бол би удаан үргэлжлэхгүй гэж боддог. Энд найддаг. Тийм болохоор бол одоо ажлаа жаргалтаар хийх бас нэг юм маань энэ байдаг. Харин би одоо энд бол нэг бүр амар бухимдаад надад боож өгөх гэж санагддаггүй. Эднийг өөрчилчих юмсан гэж бас нэг амар тэмцээд байгааг санагддаггүй. Тийм болохоор би зарим зүйлийг үзэх хэрэгтэй юм үзээд энэ муухай юмнууд нь тэгээд нэг зах хязгаартаа хүрээд тэгээд нэг болох байлгүй гэж боддог шүү дээ. 25-9 орсон уу энд? Тий 25-9 тэмдэглэл сурвалжлага багцсан байна. За эсээгээ нэг нийтлэлээ бичнэхэд хэр удаан яадгүй? За яг энэ номон дээр бол намайг хамгийн их зовоосон юмнууд л ерөнхийдөө байгаа. Одоо энэ дээр орсон хамгийн урт удаан хугацаанд бичигдсэн гэх юм бол нэг 3 сар бичигдсэн. Яг ялангуяа нөгөө нэг томоохон сурвалжлагууд мөн бол тэр бичигдсэн. Тийм нөгөө ийшээ тийшээ яваад бас тий. Үгүй явахыгаа биш бичгээгээ тооцох. Бичгээгээ тооцох. За тэгвэл удсан байна. Тэгээд ихэнх нь ер нь бол нэг сар марын ажил авсан бах уу энд байгаа эсэнүүд бол тий. Тэгээд нэг доотлол нэг 7 хоног авсан баг. Би бол өөрөө ер нь бол яг нэг за би одоо яг уншсан хүн ямар байдгийг мэдэхгүй зөв би өөрөө бичгтэй бол одоо яг өөрөөсөө гарах бүхэл 100% гүйцэтгэлээ гаргахыг хүсдэг. Тэгээд ингээд аяндаа ингээд бичээд явж хахад би өөрөө халтуурдаад эхлэхийг мэддэг. Эсвэл ингээд уншсан хүнд ингээд нушаад эхэлж байгаагаа би мэддэг. Сонирхол нь энэ хэсэг дээр ирээд алдарндаа гэдгийг ингээд анзаардаг. Тийм уюудтай болохоор шууд цааш нь явдаггүй. Өмнөхүүдийн тэр чигт нь хаян эсвэл бүгдийн устгаа дахиад шинээр бичин. Тэгээд тиймэрхүү юм болгон дээр ингээд заавал зогсдог. Зогсоод одоо алдаа оноогоо шинжилж үзээд тэгээд цааш нь явдаг. Тийм болохоор яг энэ дээр багтсан зүйлсүүд бол илүү их цаг хугацаа бол нэлээд авсан. Гэхдээ энд бол нэг харамсдаггүй. Жохон хүндүр сэтгэлд чинь бас хүндхэн байж магадгүй. Ахыхаан тухай бичсэн үг л дүү шүү дээ. Энийг яаж бичсэн бол яаж удаж бичсэн бол гэд ягаад чинь ингээд бодогдчихсан байхгүй юу. Тийм одоо нэг өөрийнхөө амьдралтай холбоотой тэгээд олон хүрхээс өөрийнхөө дотроос гаргахаас өөр аргагүй юм байдаг шүү дээ. Тэр юу хэцүү энэ тэр. Тийм би одоо жишээ нь ингээд надад уншиж чаддаггүй би яг энэ тухай хүнтэй ярих бас тийм дуртай өөрөө биш. Ягаад гэвэл ингээд одоо ч гэсэн би тантай яг энэ тухай ярихыг тийм амар хүсэхгүй байна. Ягаад гэвэл яг тухайн үед ингээд ер нь маш хэцүү болсон. Тэгээд ингээд биччихэл ингээд гаргахаас өөр аргагүй. Тэгээд би талын ч гэсэн гаргасан л та бичих процесс мэдээж амаргүй байсан. Ягаад гэвэл ингээд бүх юм ингээд нөгөө ахиж ингээд тэр зовлонгоо өөр дээр ингээд ахиж нэг нэгээр нь ингээд зүгээр шивж ийн гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэ өөр дээрээ.
Тийм тэгэж бичигдсэн. Тэгээ би тэрээс хойш хаж өөрөө уншаагүй. Хаж өнөхөд уншихгүй баг. Ягаад гэвэл ингээд энэ одоос ингээд гараад ингээд нэг өөр юм болоод хажууд чинь би болчлаа тийм тэр л гараад ингээд амьсгал болоод гараад одоо ингээд орцсон. Тэгээд бас яг энэ тухай бас нэг ярихыг хүсдэг. Ойлголоо. Одоо яг юуны тухай нэх гоё эссе бичиж гэж одоо явж байна. Одоо би юу яасан сая ээжтэйг нэг дэше явчаад ирсэн. Тэгээд тэр явсан ч нэг сонирн биш, зүгээр ээжигээ илүү нэг одоо ээж гэдэг ойлголтын тухай арай өөрөөр бодох хэрэгтэй болсон. Ээжийг илүү сайн гэж яхаа илүү арай ойлгосон. Тэрийн аяллаас бол гол болж авсан нэг зүйл байгаа. Бид нар чинь ээж аав гэдэг хүмүүсийнхаа ингээд мөрөөдөл зөрөөдөл гэдэг юмнуудыг юм асуудаг ч тоодог ч юм шиг байгаа юм гэдгийг би саяхан олж илрүүлсэн байхгүй юу. Одоо ээж аавсаа бид нар ингээд авах ёстой. Тэгэл ингээд ээж аав гэдэг ингээд нэг тийм ойлголт ингээд байдаг. За ингээд байж идэг те. Тэгээ заримдаа загнанд, заримдаа зарим юм нуух ёстой. Хайртайгаа бид нар бүгдээ бие биендээ мэддэг хэрнээ ингээд байж идэг. Гэсэн хэрнээ одоо ээж салуудаа ер нь юу мөрөөдөж явсан юм бол тэр нь ингээд биелсэн юм болоо билээгүй юм болоо. За одоо ингээд 50 эдтэй ээж маань юу бодож байгаа юм бол те. Юунд ер нь дуртай юм бол яахаар баярлалтай юм бол. Тэгээд одоо жишээ нь ингээд болж байгаа зүйлсийн тухай юу гэж дүгнж үлдсэн бэ? Дотроо юу боддсон юм бол те. Тэгээд одоо жишээ нь ингээд ээж эрхчил тэтгэврт гарахтаа юу төлөвлөж байгаа юм бол ингээд гоё бай гэвэл юу хийвэл гоё байд юм бол те. Тэгээд ялангуяа тэр мөрөөдөлтэй хэсэг надад хүн чинь ингээд мөрөөдөлтэй байж л аюу амьдарч залуу хүмүүс энийг өөрсдөө мэддэг шүү дээ. Тэгсэн хэрнээ одоо ээж аавынхаа мөрөөдөл хүн ингээд мөрөдлөхгүй байна гэж байхгүй шүү дээ. Ээж аав тэр хэлдэггүй шүү дээ ингээд те. Би ийм мөрөөдөлтэй чи биелүүлж өгнө гэж юусэн юм хэлдэггүй. Тэгээд тэр зүйлсийг ээжийн яг тэр зүйлс рүү илүү би сая орсон. Тэгээд бид хоёр яг 7 хоног гар гараасаа хөтөлцөөд стаг сайхан байсан. Тэгээд одоо энд бид нар хамт амьдардаг л да. Тэгтээ бас ингээд яг цуг байх одоо ярилцах тийм боломж нь олддог ээж автаа. Тийм шүү дээ. Тэгээд тэгэхэд энэний тухай би нэг яг гоё ийсэ Мартин амны өмнө бичнэ гэж дотроо төлөвлөсөн юм байгаа. Ястай гоё болох гэж бодож байна тийм. Ястай гоё юм байна наадах. За надад ч бас чиний яриа бас нэг зарим нэг юмыг югээл хүний өмнөөс энийг нэг проблем тулгамдсан асуудал гэдэг хашилтан дотор хийгээд л ингээл амар анхааралтай нүдээр хараад энэ гэдэг. Тийм тэгээд эдэмдээ та гэсэн өнгийг надад хэлсэнд би их баярлалаа. Тэгээд улам гигээ гэрэл сайхан ухаарал юм бодуулах тийм юмыг цацраах тийм боломж юу бол өөрөө чинь тэр асар том сэтгүүл чинь зам дээр байна. Баярлалаа. Тэ амжилт хүсье. Тийм тантай ярилцаад бас таатай байлаа. Баярлалаа. Та ном уншаад сэтгэлээ бас хэлээрэй. Тэгнэ. Тий. Ягаад ингэж ийм цэнхэр юугаар яасан. Би зургнуудыг бол харсан. Миний дуртай. Ер нь их чинь тайван. Тэгтээ бас нэг гоё юмтай юм санагддаг юм да. Тийм нэг халуун биш дээ тэгтээ. Тийм нэг учиргүй тийм ингээд гэлцэл биш, халуун биш. Тэгтээ дулаахан харахад бол нэг тийм тайван төлөв багтдаг. Гэхдээ бас нэг өөр юм гэсэн гоё яран шинтэй өнгө шиг санагдаад идэг ш надаа энэ өнгө бол 26, 27, 28 гэж явах юм уу? Үгүй ээ. Яг хөө нэг хэд гэж явах вэ? Цаашаа мэдээ 30 хэд гэж нэг харах байлгүй. За. За тэр болтол хөлдөө. За. За.